За агаарын бохирдлыг бууруулах хамгийн шилдэг шийдийг би одоо төрөөнөөс хойш хэлээд байгаа. Тэгээд жишээ баримтаагаар та бүхэндээ үзүүлье гэд өөргөө хэрэгтэй зосон дээр ингэ яриад харуулъя. За манай байрны болохоор ердөг 28 м квадрат талбай тий. За энэ нь болохоор нэг 6 хаантай Монгол гэрчүүд болоод ерөөс яг тэнцүү ийм байшин байна. Тэгэхээр энэ байшин дотор ямдан байхгүй. За ямар ч тийм 100 хурд байхгүй. Атаас дээрэс нь тог байхгүй. Гэсэн мөртөө халаалтынхаа асуудлыг бид ерөөс нь маш энгийнээр өгөөд амхан шийдэж чадсан юм газын халаалгаар байна. За та бүхний харж байгаа энэ цэвэрхэн бөгөөд энэ дашмаанчдын энэ газын 100 нь болохоор 40 м квадрат талбайтай байшинг халаах зориулттэй. За тэгээд нэг цагт 300 г газаар ажилладаг ерөөсөө ийм 100 байгаамаа. За тэгэхээр Монгол гэрийн хувьд болохоор Монгол гэрийн хувьд ердөө 28 м квадрат талбайтай учраас Монгол гэрийг ерөөс нь 15-аас 20 минутанд бол бүрэн халаах чадвартай ийм 100 ойлгож болно. За асаалтаа амархан ингээл. За яаж сэтгэлээ. Чи хамгийн стил тавьсан юм. Зэрэг. За коноптер нь ингээд дарснаар шууд халуун ингээд төнөд эхэлдэг. Ингээс. За тэгээ энэ хамгийн бага буюу энэ дундлын энэ галхан гаднаас хадгалаад урагшаага халуун төн, дээшээ халуун маш хүчтэйгээр ингээд төнөд эхэлж байна. Тэгэхээр одоо Улаанбаатар хотын гэр хороолд одоо яг хичнээн одоо мянган гэр байгааг бол бид нар мэдэхгүй. Гэхдээ тэр бүх гэрүүдэд тийм 100 муух, утаагүй 100 муух бидний тийм эли балаа юм тарааж байгаа хооронд 145 мянган төгрөгийн үнэтэй нэг юм халаагуур. За тэгээд энэ 5 кг-ийн энэ баллон байгаа. Энэ 15 кг нь болохоор бас 170 мянган төгрөгийн үнэтэйгээр дашванжлаа зарч байгаа. Нийтдээ 300 мянган төгрөг. За тэгэхээр энэ 15 кг-ийн баллоноор болохоор ер нь бол 3 хоногийн турш гэр орно халааж хурж байна гэдэг чинь. Энэ 5 кг-ийн энэ баллоны дүүргэдэг үн нэг 17,500 шилдэг тэр орчим төгрөг болдгийн. Тэгэхээр 15 кг нь болох юм бол нэг 50 орчим мянга болно гэсэн үг. Ер нь сардаа бол нэг 200 орчим мянган төгрөгийн газ ашиглаад тухайн айл өргөл бүрэн халах боломжтой. Одоо энэ Монгол улсын засгийн газраас гэр хорооллын айл өргөдөд хөлж байгаа юуных нь нүүрснийх нь нэг 70 орчим хувь төлөөд байгаа юм уу та. Тэгэхээр тэр мөнгөнийхөө ерөөсөө тэр сайжруулсан шахмат түвшинтэй өгөх огт болоод ерөөсөө яг энэ газанд нь одоо хөнгөлт нөгөө явуучих юм бол Улаанбаатар хотын энэ агаарын бохирдол гэдэг зүйл бол ерөөсөө маш хурдтай ерөөсөн нэг ёстой 7 хоногийн дотор 14 хоногийн дотор бүрэн шийдэгдэх боломж байгаад байгаа маа. Тэгээ энэ нь болохоор ерөөсөө ингэж нэг гал өрдөхгүй нэг өмхийн нүүрсээ зууралдаад гал өрдөөл утаа бүргүүлээд их юм ерөөсөө огт байхгүй. 30 минутанд гэрээ пүнкэл цагаан халаачлаа. Гэрээ тооныг бүтээчтэй. Ямар ч хор байхгүй, ямар ч хавь байхгүй. Тэгээ монголчууд болохоор газыг дэлбэрдэг, газ бол аюултай гэдэг нэг илээ балаа юм яриад идэг. Энэ болохоор ерөөсөө тэр нөгөө тухайн хүний мэдлэг боловсролгүй ачаагүй байгааг нь харуулж байгаа юм л. Тэгэхэд дэлхийн бүх улс орнууд газын халаагаар шилжсэн. Солонгос бай, Япон бай, Европ тэр чигээр. Тэгээ Монгол хүртэл одоо энэ газыг яг энэ халаагуур нь ашиглаад гэрээ халааж байгаа нэг 10-20 мянган өрх бол байгаа. Хамгийн багтаа шүү. Тэгээ тэр хүмүүс яагаад дэлбэрэхгүй байна? 10-20 мянган хүмүүс манайх хүртэл хэлээд дэлбэрэхгүй байж хахад яахаараа гэр хороолт байгаа одоо хүмүүс ингээд дэлбэрч байгаа юм. Тийм асуудал байж болохгүй. Тэгэхээр нэн тэргүүд энэ одоо энэ 100 айл одоо энэ хороолын алтын хороолол Дэнжин мянга зэрэг Улаанбаатар хоттой ойролцоо айлуудыг нэн тэргүүд утаагүй ус болгоод ийм халаагаар шилжүүлэх. За энэс том одоо энэ байшинтай гэрээс өөр одоо тийм байшин хүмүүс болох юм бол илүү дэвшилт одоо тийм халаагуурд шижих бүрэн боломжтой. Тэгээд газан халаагуурд шижүүлнэ гэж хотын дарга Нямбатар хийчихэнгүүтээ бас л нэг тэнэг балаа юм ярьж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэсэн чинь төрийн өмчийн хөрөнгөөр нэг тийм газан халаагур юм барих юм уу да нэг түгээгтв. Ерөөсөө энэ татвар төлөгчдийн мөнгөд яаж цаах дундаас нь яаж цавчхав гэсэн нэг тийм үлэн бодолтой учраас ийм хийгээд. Тэгэхээр зүй ёсны асуудал нь яаж шийдэх ёстой вэ гэхээр зүгээр л энэ
газын тийм түгээх төв барих газруудыг нь шууд үнэгүй дуудлага худалдаагаар зарлаад явхад Монголд байгаа энэ том энэ гор газ, дашванжил газ, ямар газ ч байдгийг тэр ихтгэл одоо Тэлмэн компани гэдэг маш том байгалийн нөөцөө тэр компаниуд чинь өөрсдийнхөө хөрөнгөөр ерөөсө хэдхэн минутын дотор, хэдхэн цагийн дотор, баг хэдхэн хоногийн дотор л том станцуудыг доорн барай явуучих байхгүй. Гэтэл ингээд нэг дундаас нь цавчаа хийх гэж байгаа шиг ингээд тийм хогийн бигээ болоод ерөөсөө энэ хувийн хэмжээнд төсөөлөд явуучих юм бол энэ газ энэ асуудлыг бол бүрэн шийдэх боломж байна. Маш хурдан шийдэх бүрэн боломж байна. За одоо ингээд энэ зөв хамгийн хүчтэй яаж хэлбэл мэддэг лөө. За одоо ингээд хам хүчтэй дээр нь тавихад шууд одоо энэ харгаа тэр шууд хоёр талын гасаад эхэлж байгаа. Тэгэхээр одоо гэрт амьдардаг айл өрхөд нэг заавал нэг төрөөс ингээ мөнгө харахгүйгээр заавал нэг төр бүхний шийдэх ёстой гэхгүй өөрийнхөө төлөө өөрийнхөө сайн сайхан цэвэр цэмхээр амьдралынхаа төлөө ингээ халаагаараа гэж шийдэх юм бол маш боломжтой. Одоо өглөөний Монгол гэрт орой нэг 10 хүртэл сайхан халааж унтчаад унтаад өгнө. Энийг унтраашаад энэгээр баллоноор унтраачаад унтаад өгнө. За тэгээд нэг шөнийн 3 цаг 4 цаг үед гэр чинь дорхонд улгаанаа алдчихдаг. Тэр үед нь босч ирлээ. Саяны шиг ерөөсөө энэ канал дээр нь дарлаад болоо. Буцаад орлогоо өчрөө орч. Тэгээд нэг 30 минут дотор гэр пүнкээс харч. Ингээ ийм хялбар, ийм хямдхан, ийм гоё цэвэрхэн ийм халаагуурын шийдэл байсаар байхад тэгээ эн чинь нэг тог дасар масар нэг эрсдэл байхгүй. Тог дасард яана ингээд хөлдөж өглөө гэсэн эрсдэл байхгүй. Одоо тэр ингээ орж ирэхэд хөв хөлдөө байсан байшин маань одоо ингээд энэ хөө хугацаанд ингээд бүдээсээ эхэлчих байгаа байхгүй. Дээшээ гэдэг нь ингээд. Тэгэхээр одоо энэ газар халаагуурт нэн яаралтай шилжийа. Ерөөсөө гэр хорооллын айл өрх бүсчлэхгүй ерөөсөө та бүхэн төрийг харахгүйгээр та бүхэн маань ерөөсөө бүх хүмүүс нь боломжтой хүмүүс нь 300 мянгаар нэг өөртөө ганц удаа нэг юм баллон авчихсан байхад бол тэгэл энийг одоо 5 10 жил энэ баллоны лав 20 жил ашигладаг гэж хэлээ. Энэ бол ингээд дээрэс нь хэм суучихгүй бол бас 10 20 жил ажиллахад байлгүй тийм зоохнууд нь. Тэгээ ийм байна. Өөрсдийнхөө төлөө эрүүл мэндийн төлөө төмөр арчлаатай байя гэж хэд ураад энэхүү одоо бэлтгийг хүрэх үүднээс усан дээр ирсэн байгаа шүү. Тэр одоо харин 300 наачгаар амар хүч таалж. Ингээд халаа хэлсэн да. За бас